Сонсогч байна уу? 1 2 1 2. За Улаанбаатарчуудаа энэ өдрийн мэндийг хүргэе. За 1 2 за сонгон найрхан дүүргийн 28 дугаар хороо 1 дугаар хороо хоёрын зааг хар ойрын захын нөгөө явган гарцны доотлол ирээд байна. Энэ хэсгээр манай Бадрах инженерийн ХХК маань Улаанбаатар хотын чулуу явган замын солих ажлууд үргэлжилж байгаа. За хуучин явган замуудаа бол өмнө үлдээжсэн ингээд хүлээлгэж өгөөд солиод явж байгаа. Өмнө ирэхэд бол энэ хэсэг бол хийгдэг байсан. Өмнө иржсэн тийм ээ. Бадрах инженерийн нэмэлээ өөрийгөө танилцуулаад явцаа танилцуулаад явчих. За Бадрах инженерийн ерөнхий инженер гандлага гэдэг юм байна. Тэгээд манайх бол 4-7 10 хоногийн өмнө Монголын чулуучдын холбооноос 3500 м2 чулуу аваад одоо 3500 м2-оос одоо нийтдээ 3490 м2-ыг хийгээд дууссан байна. Одоо 10 м. Одоо ажил хэдэн үеийн гүйцэтгэлтэй байж байна? Ажил одоо яг 50% гүйцэтгэлтэй. 50% гүйцэтгэлтэй байж байна. Энэ нөгөө хуучин аваад хүлээлгэж өгч байгаа тийм хаана хүлээлгэж өгч байгаа. Энэ бол сонгойрхон дүүрэгт дүүргэд нь хүлээлгэж өгөөд бид нар ачиж болгож өгч байгаа. Та бас нөгөө хуваагаад зүсэгдсэн энэ дахин ашиглах боломжтой бүгдийг ингээд ялгаад хийсэн байгаа юм байна шүү дээ. Таны хэн блэ? Гандлага. Та? Толго. Гандлага инженер. Энэ ингээд хоёр дахь нь байж байна тийм. Гандлага инженер юу ач? Ийшээ гүйцэтгэл ийшээ яваад юу ач? Хийсэн талбайнуудыг чинь нэг авч үзээд тийм. Энийг чи хийзээ хэлээ танах. Энийг сая дууссан талбай. Сая гэдэг нь. Тий. Сая гэдэг нь хийзээ дууссан байна. За 5 дахь өдөр өнгөрсөн 5 дахь хийж дууссан тийм. За нэгтудаа өгөөд ингэсэн энэ хэсэг чинь танаа хэсэг дээр байгаа. За араас нь нөгөө бэхжилтээ аваад хавтж байгаа хоорондоор гимтлүүд хэрэг үүсгэж байна. Гимтлүүд болохоор дээгүүр нь автомашин гарч ирээд дээгүүр нь тодорхой хэмжээр гимтэл. Та өөрсдөө тэгээд хааж хамгаалж гинөө. Жижиг тавьж гинөө. Тодорхой хэмжээр хяналт тавьж байгаа. Манайх тэнцээ манай ажилчид байрлаад өөрсдөө шүн харж байгаа. Барай материал өөрсдөө харж байгаа. Энд чинь тэгээд технологиороо угаасаа цемент чи өөрөө доошоо бэхээ авч хаттал ер нь бол нэг доороож 14 хоногт 70-80% бэх батаа. Ингээ 28 хоногт хийж дууснаас хойш 48 цаг дээгүүр нь хүн алхахгүй байгаа. Алхахгүй байх. Тэгээд хийж дуусны дараа бид нэр усалж байгаа. Ааха. Хавтангаа. Энэ жишээ нь ингээд яг ингээд техникийн тос машин гараад техник машин гарч ирээд асгацсан. За иргэдтэй гэж хэлэхэд шинэ хийж байгаа явган замууд дээр ер нь бол нэг 48 цаг огт хүн алхахгүй явахгүй байжгаад багаар өөрсдөө нэгтээ авахаар нь одоо иргэд явж эхлэх хэрэгтэй. Дээрэс нь энэ чинь өөрөө яг доошоо суур хөрс байгаа учраас 1 жил болж иж өвлийн хөдөлтөстэй авч иж яг өөрөө суугаад бүр нэгт болдог байгаа. А дээрэс нь явган зам дээр бол ер нь хүнд даацын ачааны машин гарах угаасаа оройтой шүү дээ. А хөнгөн даацын одоо жижиг мопед нэг тэглэг дээрх даацсан хөнгөн юмнууд бол явж болно. А тэр бол зөвшөөрдөг. Гэхдээ энэ чи бэхжилтээ авсныхаа араас нь гэж хийж байгаа тийм. Энэ нөгөө хуучин боржоруудыг дүүрэх төлөв. За та хэд нөгөө шинэ чулууга хаанаас авсан? Энэ Монголын чулуучдын холбооноос авсан. Аль компаниас авсан? Энэ тэр мөн үү? Тийм, эдэр мөн. Үүдэн чулуугаас авсан. Монгол чулуунууд. Үүдэн чулууч нь болохоор үйлдвэр нь хаана байдаг лээ? Үйлдвэр нь болохоор хонхорд байд юм байл. Хонхорд байд юм байл. Надаахан хонхорд байл. Хонхороос. За өнөөдөр танах аль хэсгээр ажил гүйцэтгэж байна? За өнөөдөр манайх энд үлдээсэн байгаа нэг 10% ажиллаа гүйцэтгэж дуусгаад. Одоо энэ болохоор худаг болохоор юу бохрын удаг. Тэгээд ашиглаж байгуулалттай бид нар зөвшөөрч байгаа. Ашиглаж байгуулалт нь өөрсдөр нь хийлэхээр ярилцсан байгаа. Ягаад тэгэхээр өөрсдөө бид нар өндөрлөхөөр мэргэжлийн бус олцоод энд төв магистрал чи өөрөө тэр чигтээ юуруу явдаг. Бохрын байгууллагын бохрын төв магистрал. Тэгэхээр бид бохрын магистралын энийг үлдээгээд төвшин өндөрлөх асуудал байгаа юм байна. Төвшин өндөрлөх. Энийг өөрсдөр нь хийлгэхээр тэгээ энэ хэсгүүдийг бол ингээд дандаа энэ хааж хамгаалаад үлдсэн байгаа энэ хэсэг. За ойлголоо. Одоо энэ ажлуудад хэзээ гүйцэх вэ? Энэ ажлыг энэ ажлыг 3 хоногийн дотор бид нар гүйцээгээд дуусгах та. 3 хоногийн дотор гүйцээгээд дуусна. За төлөвлөлтөөрөө танах юу яаш те хавтангийн чанарын шалгалтыг хийж хөдөлгөөнтэй байгаа хагарцсан байгаа хавтангуудыг буцаж солино шүү дээ. Тэгээ комисстой хүлээлгэж өгсөний араас бол тооцоогоор байж байгаа. Тэгнэ. Тэгэхээр энэ ажлуудаа бас та хэд минь өөртөө шалгаж яваад удирдлага хүмүүсийн хувьд бол шалгаад тэгнэ. Ингээд яваарай гэж бас хэлэхээр байгаа шүү. За энэ хэсгээр ингээд бол өнөөдөр манай Бадрах инженеринг те. Бадрах инженеринг. Ажил бол хийгдэж байна. За та Бадрах инженерингийн захирал та яг энэ чулууга бас иргэдтэй хаанаас авсан гэх үнэнгээр нэлээд та бас гүтгүүсээр байгаа тодорхой хэмжээнд бас бодит мэдээллийг иргэд маань аваасаа гэж бодож байгаа.
За чулууга хаанаас аль үйлдвэрээс аль компаниас хэдэн метр квадратаар нь худалдаж аваад байна. Тийм ээ. За энэ чулууг бол яг үүдэн чулуу, Монголын үүдэн чулуунаас судалдаж авсан чулуу. Аха. Яг одоо тэр юунаас хар орнгийн гүрнээс энэ 32 байрны үзүүр хүртэл 3500 м квадрат чулуу. Монголын үүдэн чулуу. Үүдэн чулууны хогордох Тий, салбараас тийм ийм байж байгаа. За ийм чулуугаар энэ хэсгүүдийг ол хийгээд одоо дуусч байна гэх. За өдрийн мэнд төргийн залуучуудаа манай хэд бас юм аа гэж завгүй багш. Өдрийн мэнд. Сайн байна. Тий, за ингээд хийж гин. За ийшээ болдог дуусаад ингээд явж байгаа юм байна шүү дээ. 48 цагийн ашигтаа тавьж байна. Тий, тэгж байгаа. Хийж дуусны дараа ингээд туузаар хамгаалаад ингээд татаад авчих. Та ингээд бас энэ талбайн цэвэрлэгээ мэвлэгээ хийгээд хараа. Ийм газар ийм хог мог өнөөдөө ингээ аваад талбайн цэвэрлэгээ ойрхон хийлгээд За эмх зэгцтэй энэ олон нийтийн газар одоо удахгүй сургууль цэцэрлэг гэж байна. Бас иргэд маань аюулгүй цэвэрхэн орчмоор зогсчих хэрэгтэй. Тэр юмудаа ингээ талбайн цэвэрлэгээ ингээ манай хүмүүс энэ одоо энэ хуучин боржорыг цагаад үлдэх. цагаад үлдээлгээд өгч чинь тийм ээ. Зүг. За ингээд хийгдсэн байрлалууд дээр ирж байна. Одоо хийгдсэн байгаа. Манай Монгол чулуу, үүдэн чулууны өмнө эргэлж ирсэн хятад чулуу хоёрын хооронд ялгаа байна уу? Ялгаа юу? Ялгаа. За баг зэрэг юутай байгаа. Одоо дэмгэн зузааны хувьд бол нийгмийн зузааны хувьд. Манай монгол чулуунууд нийгмийн зузааны хувьд жоохон хэмжээ алдаад байна. Тэг хэмжээ алдаад байгаа. Тэгээд дээрэс нь яг хав технологийн хувьд төсөлтөн дээр бол тодорхой хэмжээний баг зэрэг алдаа гараад. Одоо нэг талдаа 4-тэй байлаа, нөгөө талдаа 3.7 молоотой тийм л байна. За ойлголоо. Юм гандлага инженертэй баярлалаа. За. Зургийн автор юу яваамаар байна? За ингээд юу яач? Энэ үргээд лайв дуусчихъя. Бид нар сонгон найрхан дүүргийн 28 дугаар хороо хар орон захаас урагшаа Төв зам их тайвны өргөн чөлөөгийн дагуу хойд хэсгээр байрлаж байна. Бадраг инженеринг гэдэг компани бол энэ явган замын чулуу автомобиль солих ажлыг хийж байна. Бид нар гэмтэлтэй байгаа зөвхөн замуудыг сольж байгаа. Бадраг инженеринг бол сүүлийн энэ хэсгээр авсан үүдэн чулуу гэдэг Монголын хохорд одоо чулууны агуулгатай компаниас бол 3400 м квадратыг яг энэ хэсгээр авч аваад Монгол чулуугаар хийгдээд Монгол компани Бадраг инженерингийн манай хамт олон бол гүйцэтгээд явж байна. Тэгээд нийт одоо Бадраг инженерингийн маань авсан талбай гүйцэтгэл 50% ажил маань өнөөдөр хүрсэн явж байна. За ингээд лайваа дуусгач. Баярлалаа.